өглөөний минь өнөөдөр Сөүл дээр 6 хонж байна. Тэгээд ямар ч үсэн Air House гэдэг айгуу гоё фестивалд оролцоод ингээд хэд хоног ингээд байсан. Тэгээд наранд нэлээд гүйс ер нь энэ дээрээ гоо сайхандаа Орё гэдэг угаасаа нөгөө төрүүчийн блогоор ярьжсэн шүү дээ. Тэгээд тэрнгээрээ орох гээд бэлдээдсэн ч юм байхгүй л дээ зүгээр. Яг орох гээд өнөөдөр явж байна. Тэгээд өнөөдөр болохоор Once Mongolia гэдэг эмнэлэг байгаа шүү дээ. Тэнд очино. Тэгэд эмчтэйгээ ярьж байгаад ямар үйлчлэг яаж хийх юм бэ гэдгээ бас яриа. Тэгэхээр ер нь та нараас мэдчихэж байгаа би бүр амар ингээд нөгөө ийм хүнд бодолтууд хийдэг болохоор миний нүүрний нөхцөлт гэдэг өстө бүр ингээд замбраагүй амар болсон. Тэгээд тэрвигээ бас жоохон анзлаа. Сүүлд 8 сараас хойш ерөөсөө ямар нэг юм нөгөө нүүрнийхаа сервист ороогүй байхаа. Одоо юу гэдгийг тэргүүд засвар арчилгаанда ч юм уу те. Тэгээд тэрийг бас нэг жоохон янзлж манзлахад ер нь бол юм байгаа. Тэгээд ер нь маскаар л торгож ирсэн. Тэгээд арьс бол нэлээ улаалттай амар. Тэгээд сая бол бас нэг 2 хоног наранд тэр фестивал дээр өдөржингөө нааш тийш яваад ингээд гар мар нүүр мөрөөс амар болцсон байгаа. Тэгээд тэрийг бас засвалах гээд одоо хаврын засвар үйлчлэгээ гэх юм уу? Хаврын үйлчлэгээнд ч юм орохгүй явж байна. Ингээд удахгүй тэр эмнэлэг дээр очиод уулзцгаая. Ингээд дараад нь дуу оруулж. Тэг. Хайлаанаас гарч ирж байгаа. Одоо баруун тишийг арч. Эрүүгээ баруун тишийг тавиад баруун тишийг. Эрэхтэй үржин тэр чигээр эмхтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд 2:30 минут орчим бодно. Ер нь ингээ хэрвээ тэр нэг шоунд ингээ бэлтгэх юм бол амар их нэг цаг хугацаа гэж авдаг байхгүй. Тэгээ одоо би чинь ингээ 8 цагаас хойш будаад 12:30-аас хойш 12:31 гэхэд ер нь бэлэн болдог байхгүй. Тэгэл ямар тэгэхээр нөгөө нэг нөгөө бэлдэх процесс амар урт учраас миний бодлоор ингээ арьс маань амар их нөгөө стресстэй ч юм уу эсвэл амар эмзэг болчихсон. Дандаа нөгөө хүнд бодог хийдэг болохоор бас тэгэл юм байна л да. Тэгээ ингээд өглөө штэ тий амар сон ингээ хамгийн ингээ нүрэг хатаад бол нэг хэрэндэл гайгүй үнтэй хэрэглээд байгаа хэрнээ гэсэн юм байна. За дахиад хоёулаа хэлэх юм бол татгшаа хумигдах тусмаа эрүүл арьс гэж үзнэ. Хоёулаа болохоор асуудлууд нь хялгсан үрчлээ нэгдүгээрт байна гэж гарсан байна. Хоёрдугаарт нөхцөлт нь нэлээд томролттой байна гэж гарсан байна. Дараагийн ээлжинд болохоор хоёулагийн улайлт нэлээд их байна гэж гарсан байна. Дараа нь болохоор меланин буюу одоо арьсны гүндээ байгаа яг ил гарч ирээгүй сих нүсүүд толб нь бас их байна гэж гарсан байна. Хоёулагийн арьсны төрлийн хувьд болохоор холимог гэж гараад арьсны насжилтын хувьд 39 настай гэж гараад арьсных нь ерөнхийдөө хамгийн том асуудал нь гэх юм бол нөхцөлт болон улайлт байна гэж гарсан байна. Хоёулаа бүр нэг нэгээр нь томруулаад дэлгэрэнгүй харах юм бол энэ хар цэгүүд нь болохоор нүүрнийх нь улаалтыг харуулж нөхцөлтийг харуулж өгч байгаа байхгүй. Гэхдээ хүн болгоно ийм нөхсүүд байдаг. Юу асуудал вэ гэхлээр хоёулагийн нөхцөлт нь хэр зэрэг томролттой байна гэдгээс ийм дундаж хэмжээний томролттой байна уу? Бүр нөхцөлт нь нэлээд томорсон байна уу гэдэг нь асуудал байхгүй. Тэгэнгүүт хоёулаа ингээд харах юм бол баруун гар талд байгаа ийм тоонууд байгааз
Энэ тоонууд нь хоёулагийн одоо дундажлаад үзэх юм бол нөхцөлтийнх нь байх хэвээр хэмжээ байхгүй. Тэгэнгүүт хоёулагийнх бүх хэсгээрээ нөхцөлтнүүд нь томролттой байна гэж ойлгоход болно. Ингээд харах юм бол хамарных нь нөхцөлт нь хоёул одоо 29 байх хэвээр бол 61 болчихсон. Хоёр хазарных нь одоо ингээд 38 байх хэвээр бол хоёулагийнх ингээд 48 56 болцсон 58 болцсон байх жишээний нөхцөлтнүүд нь бүх хэсгээрээ томроод эхэлсэн байна гэж ойлгоход болно. Дараагийн ээлжинд болохоор хоёулагийн хялгсан үрчлийг харуулж өгч байгаа байхгүй. Ерөнхийдөө арьс нэлээ хуурайшаад арьсны баланс алдагдаад ирэхээр угаасаа үрчлээ үүсээд эхэлдэг. Хоёулагийн хамгийн анхаарал хандуулах хэсэгт нь болохоор нүдний иргэн тойрон болон хөмсгний энэ гол хэсгээр нэлээ их үрчлээ үүссэн байна гэд гарсан байна. Тэгээд энэ гууны хэсгээр одоо яг арьс нь ингээд унжиж эхэлж байна гэж шинж тэмдэг нэлээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хоёулагийн хэсэгт анхаарал хандуул зүгээр. Дараагийн ээлжинд болохоор хоёулагийн ирээдүйд үүсэх хүрчлийг харуулж өгч байгаа байхгүй. 10 жилийн дараа 20 жилийн дараа энэ хэсгээрээ илүү хүрчлээ нэмэгдэнэ гэж харуулж байгаа. Тэгэхээр ялгаагүй түрүүний хэлсэнчлэн хөмсгний гол болон нүдний иргэн тойрондоо нэлээд сайн анхаарал хандуул зүгээрээ гэж гарсан байна хоёулагийнх. Дараагийнх нь болохоор хоёулагийн сих нөсөөдөл харуулж өгч байгаа байхгүй. Ерөнхийдөө хүний арьсан дээр байгаа одоо өөрийнх нь үндсэн арьсны өнгөнөөс өөр өнгөтэй сих нөсөө толгой мэнг юу гэдэг бүх өөр өнгөтэй юмнуудыг одоо яг энд харуулж өгч байгаа. Бас ялгаагүй энэ баруун гар талд байгаа тоон байх хэвээр тоохгүй. Тэнгүүд хоёулагийнх бас бүх хэсгээрээ нэлээд арьсных нь өнгө нь нэгэн жигд биш байна гэж ойлгоход болно. Хажуу жишээгээ болгоод харах юм бол хоёулагийн арьсны гүндээ байгаа меланин гэж яриад байгаа. Тэр гүндээ байгаа сих нөсөөдөлбийг харуулж өгч байгаа байхгүй. Нүдэн дээр ил гарч ирээгүй. Бас бүтэн нүрээрээ нэлээ их байна гэж ойлгоход болно. Тэгэхээр хоёулаа энийг ил гаргаж ирэхгүй тулд тооны одоо лазер сайн арьсны өнгө чиглэх лазер хийлгүүлээд сихний тариа хийлгүүлээд яваад байвал зүгээр. Тэгээд нарны цусаа өдөрт 1 төрхтөг бол заавал 2 төрхтөг болдог ч юм уу. Тиймэрхүү хөвшлүүдийг алхам тутамдаа оруулаад ирэх юм бол арай гай болно гэж ойлгоход болно. За энэ хоёулагийн бол хамгийн анхаарал хандуулах хэвээр улаалтыг нь харуулж өгч байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ихэнх хүмүүс ихэвчлэн одоо зөвхөн энэ хэсгээрээ л жоох улаалттай, эрүү хэсгээрээ жоох улаалттай гэдэг бол хоёулагийнх ингээд нүүр нь бүхэлдээ нэлээ эмзэгшсэн одоо скин барьер гэж яриад байгаа арьсныхан тэр барьер нь алдагдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр юу ч нөгөө хэдэн удаач мянган гой сайхан юм эргэлсэн нөгөөт нь ингээд хүлээж авахгүй эмзэгшээд байгаа болохоор хоёулаа энэ эмзэгшлийг хамгийн дөрөнд бууруулж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хоёулагийн хоёр хазар хэсгээрээ бүр нэлээ их байна гэж ойлгоход болно. 13 байх хэвээр бол хоёр хазар хэсэг дээрээ 39 болоод байна. Нэлээ их байна. Тийм 3 дахин их. Нэлээ анхаарал хандуулах болсон байна гэж ойлгоход болно. Хоёулаа дараагийн ээлжинд болохоор арьсныхын тослогчлтыг харуулж өгч байгаа. Түрүү хоёулагийн арьс болохоор холимог гэж гарсан шүү дээ. Тэгэхээр аль хэсгээрээ байна вэ гэхээр ерөнхийдөө Т зоноороо нэлээд тослогчлттай, дух, хамар, эрүү хэсгээр нэлээд тослогчлттай. Хоёр хазар нь ерөнхийдөө хуур байна гэж гарсан байна. Хажуу жишээгээ хоёулаа болгоод харах юм бол хамар энэ улаан энэ цэгүүд бас харагдаж байгаа. Тийм болохоор арьсныхаа гүндээ байгаа өрөвслийг нь харуулж өгч байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа энэ өрөвслийг одоо chemical being гуйжуулах үйлчлэгээ хийгээд алга болгоход зүгээрээ гэсэн үг юм. Өрөвслүүдийг. Уг нь бол арьсных нь өнгө нэм гой цайвар тоотой гэж гарсан байна. Тэгэхээр хоёулаа энэ асуудлыг шийдчих юм бол яг ийм арьстай болж харагдах нэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор хоёулаа Юсупон планс гэж ярьдаг арьсны ус тосны чигийн арьсыг харуулж өгч байгаа байхгүй. Тэгэхээр шараар харагдаж байгаа хэсэг нь чиг, үлдсэн хэсэг нь хуур байна гэж ойлгоход болно. Тэгэхээр нүүрэнд нь нэлээд чиг дутуу байна гэж хоёулаа ойлгох болно шүү. Энэ ялцчгүй нөгөө Монголын агаараас болж байгаа тий. Тийм Монголын бас агаараас болж байгаа л доо. Одоо бүр амар имзэг болсон байгаа зү тийм монголч. Йоо одоо салхишуурга идэ. Ингээд харах юм бол хоёулагийн хувьд яг энэ хэсгээрээ одоо ерөнхийдөө хоёулаа 3-4 сарын зайтай ботокс хийлгээд байвал зүгээр байхгүй юу. Гэхдээ угаасаа нөгөө нэг бас бүр ингээд юу ачих юм бол хэцүү бах те. Бүр ингээд дарчих юм бол үгүй яхаа ер нь бас ер нь ийшээгээ ер нь их зүгээр идэв шүү. Одоо яг энэ хэсэг. Яг хоёулаа энэ хэсэгтээ ингээд ботокс хийлгэж эхлэхгүй бол ингээд 11-ийн тоо шиг болсон байгаа. Одоо ингээд үрчлээ үсээд тэгэхээр хоёулаа энэ хэсгийг ерөнхийдөө 3-4 сартаа байнга. Миний нөгөө 7 сард ирээд хийлгдэг ботокс бол гарцсан гэсэн үг шүү дээ. Гарцсан хоёулаа. 3-4 сар болоод ботокс хийлгэж. Энэ хоёулаагаа хийлгэж болох уу? Болно хоёулаа хоёр хажуу тал руугаа хийлгэж. Ерөнхийдөө яг энэ тал руугаа хийлгээд энийг нэг жоох ингээд
өргөхчүүл яадаг юм бол тий. Фокс ай маяг. Тэгвэл жоохон ойлоо дээшээгээ хийлгүүл зүгээр. Ерөнхийдөө ботокс гэхдээ дээшээгээ хийгддэг л дээ. Ботокс хийлгүүлээд тэгээд хоёулаа энэ асуудал нь энэ улаан энэ судасчлалтнуудыг арилгуул зүгээр юм. Гэхдээ нэг удаагаар бол бүр ингээл амар драматик бол өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хоёулаа нэлээд гүн тод байгаа болохоор нэлээд сайн хийж өгөх байх. Тэгээд нэлээд энэгээсээ одоо бүдгэрнэ гэж ойлгоход болно. Би одоо жишээ нь ингээд энийг одоо хийлгчээд тэгэнгүүтээ нөгөө нэг шингэн нэг юу хийлгэж штэ шингэн явуулээ. Батанза. Тэрийг хийлгчээд тэрийг дараад нь 7 сар дээрхтээ дахиад хийлгэж болох уу? Болно хоёлаа. Лазераач болно хоёлаа тариагаач болно. Тэгвэл тэрийгээ баргалж тэгээд хоёлаа ерөнхийдөө бүтэн нүүрэндээ судасчлалт одоо энэ ялгсан судас арилгах лазерт ороод тэгээд батанза аппарат нь болохоор ерөнхийдөө хоёлаа нүхжилт ихтэй, улаалт ихтэй, эмзэгшилтэй байгаа юм чинь 3 энэ амтлыг холиод хийчихвэл зүгээр юм багцдаг байхгүй юу угаасаа. Нүхжилт багасгах, тэгээд хоёлаа цайруулах, PDR-ын буюу одоо ялгаа зархсны DNХ-ээс гаргаж авсан арьс нөхөн төлжүүлэх үүрэгтэй ийм 3 амтлыг холиод 10 cc тарилга хийж өгдөг байхгүй батанза аппаратаар бичил зүүн аппаратаар хийж өгнө гэсэн. Тэгэхээр хоёлаа ингээд тариагаа бол ингээд багцлаад хийчих болно гэсэн. Тэгээд улаалтын лазер ороод ботокс хийлгүүлээд тайвшруулах аппарат орчуулж болохоор харагдчих. Болж байна. Болчих штэ тий. Эсвэл хоёлаа хөнгөн нэмэлтээр цэвэрлэгээ орчиж болно. Бас тий. Хоёлаа ерөнхийдөө жоохон юутай нүхжилт ихтэй, дотлогжилт ихтэй байгаа юм чинь хоёлаа black pill гэдэг хар цууны хандтай гуйжуулах үйлчилгээдэг байхгүй юу? Тэрийг ороод хоёлаа тайвшруулах cryo гэдэг нөхөн төлжүүлэх аппарат ороод тийм моделинг маск тавьж өгдөг үйлчилгээ байгаа байхгүй юу? Тэгэж ороод ботокс аялуулээд судасчлалтын лазерыг хийлгээд ерөнхийдөө болохоор харагдчих. Тэгээд тариагаа тавилаа. Тэгээд надад тэгэхгүй бол энэ хамар. Тэгээд эхний ээлжинд хоёлаа арсныхаа энэ улаалтыг дарсныхаа дараа энэ одоо юу юм бол юм чи? Хоёлаа цагаан батга юм шүү. Энэ үү? Тийм байна. Гэнт ингээ харсан чи харин. Тийм байна, цагаан батга гарчиж хоёлаа. Энийг уг нь авах боломжтой. Гэхдээ бүр нүдтэй амар ойрхон байгаа байхгүй юу? Амар ойрхон болохоор жоохон аюултай гэж үзээд энд бол авдаггүй. Тэгвэл Монголд авъя. Энд нүд яг нөгөө хийлгсэн давхран дээр нь батга гарч. Би бол энэ минээс жоохон санаа зовдох. Одоо энэ нөгөө нэг бүлдог болоо тийм. Энэ хэцүү юм аа. Энийг хоёулаа коллагентэй тариагаар дүүргэж болно. Энэ тариаг ерөнхийдөө дүүргэх процессууд бол янз байгаа. Филлерээр дүүргэж болно. Эсвэл коллагентэй тариагаар дүүргэж болно. Яач ч коллаген дээр үстэй. Тийм, ер нь бол коллаген филлерт явах жоохон хүмүүс дургу байдаг байхгүй. Тэгэхээр коллаген филлерээр дүүргэснийг бодох юм бол арай нэг үр дүнуудаа заавал давтамжтай хийдэг. 1 сарын зайтай 3 удаа хийлгэх юм бол нэлийн гоё коллаген нийлэгжиж өгөөд гоё дүүрч өгдөг гэж ойлгоход бол нэг хэсгэрээ. Ер нь тийм юм шиг үлээ тий. Зүгээр яг нөгөө хүмүүс ч бас ойлт мэдэх байх юм. Нөгөө монголчууд чинь нэг мөссөн гэдэг юм жоохон буруу юм шиг ба тий. Би бас нэг мөссөн гэдгүүдийн нэг нь нээсэн аахгүй юу. Ерөнхийдөө байнгын олон удаагийн давтамжтай хийж ижил. Тий, одоо чинь ядаж нэг жил ч юм уу тий тасалт байвал хэдэн жилдээ гайгүй явчихсан юм шиг байна тий. Ерөнхийдөө 1 сарын зайтай 3 удаа хийлгэх юм бол ямар тариа гэдгээс шалтгаалаад 1 жил үргэлжилдэг тариач байгаа, 2 жил үргэлжилдэг ч тариа байгаа байхгүй юу? Харин тэгэхээр нэг удаа нэг мөссөн гэдэг юмнаас жоохон манай охтод үздэг охтод манай талцаараа гэдэг шиг. За тэгвэл ерөнхийдөө хоёлаас нэр айгуу сайн зөвлөгөөгөө яачлаа шүү дээ тийшгүй. Тэгээд хийжүүл болохоор харагдсан. Амарлаа. 7 сардаас бид надтаас цуг байсан. 7 сард хоёлаа 7 сарын 28-нд ирсэн байна тийм. Яа. Энэ дээр ч нэг байна. Харагдчихдаг болохоор. Одоо тэгээ имчилгээнд авах доо. Харгалж нүүрэндээ 5 6 7 төрлийн юм хийлгэх гэж. Одоо тэгээд гоё болох баха. Яа тэгэхээр сайн нөгөө юм дээр амар нүүр мөрөд юу вэ? Уул нь ингээл хүмүүс өөрсдөө арчаад байна, гоё байна гэл ингээ яваад идэг. Тэгээд бас буруу арчлаад идэг бах тий. Бас өөр амар хүчтэй бүтээгдэхүүнүүд хэрэглээд ч юм уу өөр арьсаа имжигшүүлээд эсвэл нөгөө цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд бас жоохон буруу болчих юм бол
Харин нэг цэвэрлэгээний юм чинь за би цэвэрлэгээнийхээ нүүрнийхээ аюуг харъя. Нэг жоох спирттэй юм шиг байгаад идэв шүү. Тэгвэл хоёлаа бүр арьсан нэмзэгшээд яваад үгүй шүү. Хоёул Йоо за сая ямар ч лазерт орлоо. Би бурхан минь ямар амар юм бэ. Шар гэж баруун түлэгдэж байгаа юм шиг өндөртэй. Өвдөлт нь баг хэрнээ мэдрэмж нь аюу сонин гэхдээ ёо ямар тэрийг өөрийгөө харсан чаа. Гэтэ бүх ингээ нүрийг бол амар ингээд одоо штэ те би нийт 6 үйлчлэгээ авч байгаа. Яа дэ нүр цэвэрлэгээ авсан, одоо лазер авсан. Тэгээд одоо ч нөгөө тарианууд руу орж байгаа гэхээр 6 төрлийн үйлчлэгээ амар их. Ямар ч юм гоё өнөдөр гоё ингээд сөүлд авах хугацаанд өөртөө ингээд нүүр амандаа ингээд анхаарал тавьж байгаад их баяртай байна. Бас нас ер нь нэлээд явж байгаа учраас бас те гоо сайхан та анхаарай да. Бас манай нөгөө найзуудаас нөгөө ингээд эдлийн өрөөнөд гоо сайхан та орж байгаа. Тэгээд юм байна. Одоо дараагийн үйлчлэгээнүүд бас харъя те. Одоо дараагийнх нь заяа юм. Лазерын дараах нүүрний одоо нөө тарилгаануудад орох гэж байна. Айгуу олон ингээд тарилга хийх учраас ингээд. Яа. Тарилганы дараа болцгоё. Бас мэдээж бас нөгөө юугаа хийштэй өгтүүлээ ботокс. Чимпигээл явах нь гэдэг шиг. Одоо хамгийн сүүлийн юм шиг одоо энэ 2 3 одоо юу гэх юм бэ? Энэ булдог тий булдог. Энийг арилгах гэдэг ингээд. Тэр хай сайн уу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжит блогороо та бүхэнтэйгээ уулзж байгаа да. Миний бие ихэд баяртай байна. Дахиад яг суудаг газраас суугаад хувцас олигдоод ингээд суугаад байдаг. Тэгээд баярлалаа хүмүүс болохоор яг мэдээ уншиж байгаа юм шиг ингэж шоолсон намайг тэгээд окей. Тэгээд би нөгөө сая 5 сард чинь Air House гэдэг music festival ороод тэгээд дээрэс нь бас нэг эмнэлгээр орж гоо сайхандаа нүүр амандаа юм шахуулна. Тэгээд дээрээс нь бас нэг бас бус одоо юу гэдгийг нөгөө жижиг сажиг одоо ингээл мөрчлөө арилгах тиймэрхүү юмнууд хийлгэнэ гэж ярьжсныхаа дагуу тэр эмнэлэгтээ би очиж орсон байгаа. За тэгээд тэр эмнэлэг нь болохоор Once Mongolia гэдэг байгаа. За тэгээд Once Mongolia-гийн одоо эмнэлэгт би яагаад очсон бэ гэхээр өнгөрсөн жилийн 7 сарын сүүлээр би бас сөүлдээсэн шүү дээ хагалгаа хэлгэн гэдээ очсон байсан. Тэгэхдээ би за хагалгаа маань ерөнхийдөө болохгүй болчлоо гэж одоо тэгээд за ямар ядчил энд ирсэн юм чинь нэг юм арьс марсны бас нэг айлгтойхон шиг юм хэлэх чи гэж одоо тэгээд эмнэлгүүд хайж агаад тэгээ Once Mongolia гэдгсэн чинь Once эмнэлэг гэдгсэн чинь ингээд барилж хаасаагүй салбартай юм сүлжээ маягийн юм одоо манайхаар бол одоо сүлжээ шүү дээ сүлжээ тийм эмнэлэг байсан. Тэгээ би тэрний юунд болохоор сонгосоо тэгээ сонгосоод ах одоо эмнэлэгт нь очиж бол захиалга өгөөд орж ирсэн. Тэгээ тэр тухайд байхад бол нэг монгол эмч байсан нэг зөвлөх монгол байсан гэдэг ингээд орчуулгын хувьд бол ямар ч нөгөө асуудалгүй айгу гоё ингэж нөгөө болоод өнгөрсөн. Тэгээд би бүр амар дуртай бас яагаад тэгэхээр би тэнд нөгөө өнгөрсөн юмд очихдоо ерөнхийдөө миний нүүр чи ингээд айгу эмзэг тэгэл ингээд улаачтаг тэгэл ер нь өвчлээ айгу амархан тогтдог гэх мэтчлэн айгу асуудалтайсэн. Тэгээд би тухайд ч Rejuran хийлгээд botox хийлгээд тэгээд ч юу хийлгэлээд тэгэл ингээд 2 3 юм хийл зэрэг хийлгээд ингээд тэгээд нэг аваагаагүй өвөл мөвлөг ингээд өнтөд авсан шүү дээ бидний нүүр чинь. Тэгээд ингээд дахиад ингээд байжгаад ер нь ингээд яасан чи миний яг энэ яг ингээд би бодчихсан ахгүй цагаан сарын дараа би Японоос ирчээд Солонгос орохдоо бас эмнэлэг орох гэж жагаад
ванд цаг авсан байжгаад очиж чадаагүй яагаад тэгэхээр хувийн шалтгаантай галс наашаа ирэх асуудлаас учраас би наашаа ирсэн. Монгол руу буцаад ирсэн. Тэгээ байжгаад сая өнгөрсөн 5 сард явахдаа 5 сарын сүүлээр явсан шүү дээ. Тэгэхэд би бол одоо ингээд энэ нүүр амандаа элдэн юм хийлгээд ингээд ирсэн. Тэгээ ер нь бол юу вэ гэхээр 2-7 хоногийн дараагаас ер нь наадах чи ер нь ингээд айгуу гоё суугаад айгуу гоё болж ирнэ гэсэн чинь яалтчгүй ингээд 2-7 хоногийн дараагаас бол суугаад харьцангуй бас ингээд гайгүй гоё болоод ингээд ир чинь тэгээ би анх удаа нөгөө нэг юм айгуу олон төрлийн үйл юу хийлэглээ л дээ нүүрэндээ айгуу олон төрлийн юм хийлэглээ тэгээд явж ирсэн. Надад бол өөртөө айгуу таалагдчихна. Яг тэгэхээр миний нөхцөл багасч байна тий. Тэгээд ингээд юм байна. За тэгээд ингээд би юу хийлгсэн бэ гэвэл би штэ тий. За одоо ботокс хийлгсэн заяа, герман ботокс хийлгсэн заяа 4 хэсэгт ингээд хийлгсэн. Дууха хөмсгний хооронд нүдний цацраг өвчлөө нүдний доор гэсэн яг ингээд үндсэн юм дух ингээд хийлгсэн гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол энэ барьдаг нь болох байж шүү дээ юу юм байна. Үр дүн нь шүү дээ. Ер нь бол өвчлөө багасгах зорилготой юм олон төрлийн юм ботоксууд байгаа байхгүй тий. Булчингийн хөдөлгөөнийг сулруулж загнадах үед гардаг гүн өвчлөгийг тэнэлгэнэ гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө миний энд бас энэ дунд ч бас нэг гош шиг юм байсан. Тэгээд тэр нь бас гайг болоод аваа гайгүй арилчлаа. Ер нь арилчлаа ингээ байхгүй болцоо гэдэг. Одоо миний нүур бол зүгээр ингээ гэлцаад ингээл баг ич нөгөө муухан толноос л дээр байна. За тэгээд энэ болохоор 7-оос 14 хоногийн дараа аажмаар илрэнэ. Үр дүн те тэгээд ойролцоогоор 3-4 сар үргэлжилдэг юм ботокс юм байна. Энэ ерөнхийдөө бол имлэгээс ванд имлэгийн одоо зөвлөхүүдийн зүгээс бол юу санд болгосон бэ гэхээр герман ботокс хэрэглээч гэдэг юм юу бол зөвлөсөн. Тэгээд би бол тэрийг нь бол үнэхээр дагсан. За Potenza All in One гэдэг юм юу байна? Үйлчлэгээний Potenza Microzo RF лазер эмчилгээгээд тэгсэн. Тэгээд за энэ болохоор юу гэхээр арсны жинхэнэ болон өнгөнд давхар радио давтамжийн энергийг дамжуулан эластин коллаген нийлэгжилтийг сайжруулж арсны нүх агших туслах багасгах батхны сорь бол арсны бүтцийг шинжлэх гэсэн юм үйлчилгээтэй юм байна. За тэгээ нүх агшаах арс төлжүүлэх арс цайруулах өнгө сэргээх гэсэн юм Potenza All in One гэдэг 2 дахь үйлчилгээ заяа 2 дахь үйлчилгээ. За ер нь бол үр дүн нь шүү дээ. Тэгээд 2 дахь үйлчилгээний маань арс толгорч хангарсан мэтэрч мэдрэмж өгөх нүх жижигрэх. За энэ бол нүх нь үнэхээр жижигэрсэн ер нь нөхцөлт ер нь байхгүй болцсон. Арсны өнгө ерөнхийдөө ингээд жигдэрч ирсэн. 2-оос 4-7 хоногт илүү мэдэгдэнэ гэдгсэн. Яг л одоо бүр ингээд 2-7 хоног гарan болчлоо. Тэгээд ихэнгүүт яг ингээд арс бол үнэхээр гоё болсон. За 3 дахь үйлчилгээ заяа. Энэ чинь ямар амар уу. Йоо Black Pill Peeling PDRN Ampoule Plus CRYO Plus LED гэнэ. Үйлчлэгээ солонгосын peeling эмчилгээ арсны нүх агших тослог болон бохирлыг цэвэрлэх үйлчлэгээтэй Black Pill нь өвхөцсөн эсийг гуужуулж сойрон арсыг тайвшруулж хөргөн гинэ. Энэ нөгөө энэ надад айгу таалагдсан штэ. Тэ. Тэгээд энэ болохоор ингээд айгу гоё ингэж нөгөө юм юугаар аппаратаар ингээ явж исэн тийм эмчилгээсэн. Тэгээд энэ үнэхээр гоё байсан надад яг ч юм дэ 50 би тэр үед нэг жоох ингээ унтч модсан юм байгаа. Тэгээ үр дүн гялалцсан арс цэвэр болсон мэт харагдана те. Арсны өнгө жигдэрнэ гэж бас ер нь ингээ 2 өнгө жигдэрх юм хэлэгдсэн байж шүү бэ. Тэгээ анхаарах зүйл 3-7 хоногт 3-5 хоногт гуйж магадгүй чигшүүлэх сайн хэрэглэх нарнаас хамгаалах хүчтэй гуйжуулагч бүтээгдэхүүн хэрэглэхгүй арсаа үрж маажихгүй байх. За би бол энийг бол яг дагсан. Яг тэгэхээр эмнэлгийнхэн маань надад бүр ингээд ийм зориулаад ийм хөвлээд бүр ингээд сэтгэлээсээ ингээд өгсөн. Тэгээд арсаа гоё сайн арчлаарай гэд ингээд явсан тий. За би амьдралдаа анх удаа би лазерт орж үзсэн. Тэгээд лазерт орсон Derma V хамрын хажуугийн жижиг судас сулаалтыг арилгах зориултаа судасны лазер эмчилгээ гэдэг энэ би орж үзсэн. За энэ бол өстой нэрэ
чус гэл нэг юм нүүрэн дээр нэг юм хар бүрэнгийн хар юм тавьж байгаа зүгээр ингээл 2 3 дэшээ ингээл явуулцдаг. Тэгэл нөгөө юм чин ямар ч гоё ярьж тайлбарлаж өгдөг. Тэр ер нь ингээ хэрвээ ингээ явахгүй бол англи хэл мэддэг бол тэр эмчнэр нь бас англиар айгу чөлөөтэй ярьцдаг. Тэгээд ингээд за окей гэл ингээл ярьцдаг айгу мундаг байсан. За тэгээд энэ юу гэхээр нүүр нь өлөө хамрын улаалт багс нээл гарсан судас бүдэг нь арсны өнгө цэвэрхэн болно гэж байгаа. Үнэхээр цэвэрхэн болсон. Энэ бол үнэхээр цэвэрхэн болсон. Яагаад тэгэхээр энд би бас дараа бас дахиж орно гэсэн бүр амар өндөр хүлээлттэй байгаа. Энэ үнэхээр цэвэрхэн болж чадсан. Үнэхээр одоо юу гэдгийг миний одоо энэ ингээ баруун талын зүүн талын энэ чи ингээд юм улаалттай байхгүй. Тэгээд ингээ нөгөө хацар мацар энэ чи ингээ улаалттай. Ер нь улаалт намайг амар өндөр байна гэж одоо ер нь арсны эмчилгээний юун дээр харсан. Тэгээд нөгөө нэг миний нөгөө өмнөх өгсөн одоо арсны шинжилгээ байгаа шүү дээ. Нүүрний арсны шинжилгээ. Тэгээд дараагийнхтайгаа ингээ харьцуулахад ерөнхийдөө миний нүрийг бол айгүй улаалттай гэсэн эмзэгссэн байна гэж хэлсэн учраас энд бол ингээ орсон. Тэгээд энэ айгүй юу хийсэн. Би тэгэд лазер гэж би өмнө нь бодохдоо лазер гэж оронгууд л ингээл нөгөө арс ингээл яагаад хууч бодол ингээл амар юм бол өсч юусоо тийм юм байгаагүй. Айгүй мундаг юм. Айгүй гоё байсан. За тэгээд дараагийнх нь 6-т нь заяа юулээ энэ чинь 4. Энэ яагаад 6-аад шууд 4 5 болчихваа. Нэг нь хаягдсан юм уу? За тэгээд 5-т нь шүү дээ тий. Жувелук болом гэж жувелук болом нүүрний хонхоосын хэсэг түн үүслээ хацарт эзлэхүүн нэмэх зорилттой коллагены өдөгч эмчилгээ гол найрлага нь одоо ийм юу муу гэдэг ингээ байгаа. За тэгээд дээрээс нь шүү дээ энэ шүү дээ би ингэсэн. Энийг яагаад ингээ хийлгэсэн бэ гэх юм бол миний энэ шүү дээ энэ одоо энэ булдог гэж ярьд юм да. Энэ булдог энэ бүр иш ирчихсэн байхгүй. Бүр яг энэ доошоо яг энд ирсэн. Тэгээд энд ирээд ингэнгүүт би ч нөгөө нэг жоох ингээд юу яаж байгаа штэ. Сэтгэл санаагаар унаал энэ ч одоо бүр ингээд ингэ будаж мутахаар л ингээд урагшаага ингээд унж чинь нэг булдог шиг юм харагдаад тэгээ байсан. Тэгээ би тэр эмнэлэг дээр очиод би юу гэж асуусан бэ гэхээр миний энэ ингээд одоо булдог ингээд айгу хэцүү байна. Тэгээ та нар ингээд энийг ингээд нэг жоохоо арилгаалах тал дээр ингээд надад ингээд юу яагаад өгөөч юм хийгээд өгөөч юу хэлэх вэ гэдгсэн чинь энийг санал болгосон. За энэ нь бол юу гэхээр айгу тийм юутай ер нь тэр юу болол битгий хийлэг гэдэг юм байлаа шүү. Пилер битгий ишээ хийлгэж хэлгээрээ ёстой муухай гэдэг чил. Тэгээд тэнгуут энэ нөгөө нэг юм коллаген өдөгч эмчилгээг одоо хийлгэх юм бол арай илүү одоо нөгөө үр дүн айгу сайтай гэж надад бол хэлсэн. Гол найрлага нь бол галерены хүчил байгаа. Тэгээд дотор нь коллагены үүсэлтийг аажмаар ингээд дэмждэг гэхээр яг нөгөө өөрийнх нь юм ингээд өдөөгөл ингээд ерөнхийдөө дэмжиж ингээд явах юм байна гэж би ойлгосон. За тэгээ ерөнхийдөө бол ингээд би яг энэ дээр ингээд харах юм бол нийтдээ 7 төрлийн юмыг бол ингээд хийлгсэн байгаа. Тэгээд Ванц эмнэлгийнхаа хамт бол маш их баярлалаа хамтарч ажиллаж агаад. Тэгээд ер нь бол юу гэхээр би яг өмнө нь өөрөө яг ингээд очиод үтцсэн байсан учраас дараад нь бол ингээд дахиад өөрөө ингээд очихдоо бол айгуу ихтгэл төгс болчихсон. Ягаад тэгэхээр өмнөх одоо тийш би режуран ингээд хэлгээл режураныхаа нөгөө нэг арталт гэдэг нэг үгүй артад тагийг авчвал утсан дээрээ наагаад Starbucks кофе авч ууж муугаад ингээд айгуу надад тэр нь айгуу таалагдсаахгүй нэг юм approved юм хэрэгжилж байгаа тий. Тэгээд дээрээс нь шүү дээ Vans эмнэлгийн хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр үн маш боломжтой. Тэгээ эдний урай нь өөрсдөө нөлөөлөх хөөрөлттэй үний эсрэг гэсэн юм урайтай юм байлээ. Тэгээ ялангуяа айгуу тийм юунууд болвол
Үний хувьд бол айгүй боломж. Ялангуяа одоо жишээ нь ингээл аял маяллаар ингээл явж байгаа. За яг хуу одоо ер нь бол Солонгост очиж дүүрэндээ юм хийлэхгүй бол баргалж оногоо гэдэг яриа гадар угаасаа байхдаг шүү дээ. Тэгээд нэнгүүд тийм амар үнэтэй тэгээд ямар ч болсон нэгэл ийм амар олон үнэтэй. Тэгээд миний бодлоор Солонгост хэмлгүүдэд байршлаас айгүйх болд юм шиг надад ингээд санагцаа. Тэгэхээр үнэтэй газар байх юм бол үнэтэй. Тэгсэн хэрнээ нөгөө өөр газар байх юм бол арай өөр ч юм уу те. Гэхдээ эднийх бол маш олон салбартай Мяндан хаа гэдгийг ингээл ерөөсөө айгүй олон салбартай учраас нөгөө юу гэдэг лээ. Яг ингээд очсон даруйдаа хийлэхгүйгээр яг ирэхийнхаа өмнөх өдөр ч юм уу ингээд юмаа хэлэхэд нааш ирэх юм бол илүү үрдэнтэй юм шиг санагдаад тэгэхээр Монгол дээр гамаа байна. Тэд ч очиж мэдээ шопинг хийн гэж хэлэхчээл хамаг юмаа хэлэхчээл нөгөө нүүртэйгээ тэрүүгээр яваад байх жоох хэцүү шүү дээ. Тэгээд ингээд айгүй олон төрлийн юмнуудыг бас тэд нар ингээд хийжсэн. Тэд айгүй гоё. Үнэхээр би бол амар сэтгэл хангалуун байгаа. Тэгээ Ванц эмнэлгийн хамтарч ажилласан явдал надад үнэхээр баяртай. Яг тэгэхээр би ийм олон төрлийн юм хийлгүүлээд өөрийнхөө барилж энэ зуныхаа одоо рефреш авсан байгаа. Гэхдээ би 7 сард би Сөүл явахдаа бол заавал 2 үйлчлэгийг бол дахиж би хийлгүүлнэ. За энэ 2 үйлчлэгээ юу вэ гэхээр би өштэй те. За энэ Жолюк гэдгийг бол би бас дахиж хэлгэн гэж би бодож байгаа. Яа тэгэхээр энийг нэг хүмүүсээ одоо ерөөхдөө олон одоо нөгөө нэг сарын турш ингээд санаа зовхгүйгээр ингээд айгүй айтайхан ингээд байлгачмаар байна. За дараагийнх нь юу гэхээр би одоо энэ юу гоё энэ нөгөө нэг лазертаа орно. Лазертаа ороод лазертаа орж болох юм болов би яг нөгөө эмнэлгийнхаа нөгөө юу зөвлөхөөс асууя. За орж болох юм болов яах юм болоо нэрэтэ би тэгээд дахиж асуугаад энэ лазертаа орно. Тэгээд мэдээж дээрээс нь бас нүүрэн даасан юм хийн. Яа тэгэхээр одоо ингээд наадмын дараа намар гээл тэгэнгүүт дахиад нөгөө нэг агаар салхи малих гээл ингээд яачдаг. Тэгээ ялангуяа энэ чинь бас нөгөө арьс марсны асуудал чинь бас тоглоом биш шүү дээ. Энэ чинь ингээд хамгаал ингээд нүүр царай явчихна. За тэгээ ялангуяа миний хувьд бол айгүй хүн түнд бодолтуудыг хийдэг. За нөгөөдгөө арилгахын тулд элдв янзын юм дүрхэж хэрэглэн ингээд тэгэл тэрний араас нүүр уулаан ингээд бүр ингээд айгүй зовлонтой юмнууд айгүйх болдог. Тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ проблемыг шийдэхэд бол ялангуяа миний бодлоор бол яг ингээд баталгаатай найдвартай газар нь бол Ванц хэлээ. Тэглэж ер нь Ванцар чи ер нь айгүй лаглаг моттод ингээд байн өөрчлөлдөг айгүй лаг юм байлээ ер нь. Тэгээд намайг бас тоож бас надтай самтарч ажилласан баярлалаа. Гэхдээ хамгийн гол юм нь юу вэ гэхээр арай илүү одоо үр дүнтэй байсан явдалд би үнэхээр татрахж байна. Тэгээд одоо ер нь ингээд одоо ирэх тавт мавтах шоумоонаас ерөнхийдөө айгүй сайн мэддэгдэх бах яа тэгэхээр будаж мудаад ирэхээр ингээд гоё ингээд залуухаа хөрхөн болж хувирах баха гэж бодож байна. Тэгээд бид нар монголчууд чинь бас нөгөө нэг юу штэ айгүй тийм энэ одоо ингээд айгүй ядаргаатай байна. Тэгээд ялангуяа монголчууд ч юм бол өөрсдөө бол нэг гоо сайхан байханд нэг хайхтар анхаарал гэдэг одоо сүүлийн үед бас харьцангуй гайгүй болж байгаа гэж би хувьдаа бол бодож байна. Тэгээ ер нь бол юу вэ гэхээр харьцангуй бас энэ үний хөөрөг талаас арай л дэндүү байх шиг надад санагддаг. Нэг газар тэд байхад ийм байна, тийм байна гэдэг. Тэгээд хэрвээ та нар одоо юу гэдэг Солонгос ер нь ингээд Солонгос руу ингээд сүүлийн жилүүдүүд бол монголчууд бол аяух явдаг болчихсон. Үгүй явдаг ч гэж угаасаа л явдаг л та. Гэхдээ эргэлтийн хугацаанд аягүй өндөр болчихсон учраас монголчууд ингээд очиод ингээд үйлчлэгээ авахтаа Ванц эмнэлгийг маань заавал сонгоорой гэж хүсмээр байна. Тэгээд надтай ингээд хамтарч ажилласан надад санал тавьсан Ванц эмнэлгийнхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.